За сайн байцгаана уу монголчуудаа. Өвнөд Монгол подкаст ээлж дугаар хийж байна. Энэ дугаард бид нар хятадын тунгжааны бодлогийн талаар ярих гэж байна. Хятадын тунгжаа гэдэг чинь юу гэсэн үг бэ гэхээр тунгжаан гэхээр яг монголчлоод орчуулахад бол нэгдсэн фронт гэсэн утгатай. Тунгжаан гэхээр. Гэхдээ яг нэгдсэн фронтын энэ орчуулган бол ер нь өнөөдрийн хятадын засгийн газраас хятадын коммунист намаас явуулж байгаа бодлогын бүр өмсөн агуулгын хувьд бол багтааж чадахгүй учраас бид нар хятад хэлээр нь үлдээн гэж бодож байгаа. За тунгжаан хятадын нэгдсэн фронтын буюу тунгжааны бодлого нь бол яг уг гарлан бол бас хятадаас гараагүй гэж бичдэг. Анх бол энэ нэгдсэн фронтын сургаалыг бол одоо агуу их Ленин багш нь анх дэвшүүлж гаргасан гэдэг. 1924 онд Коминтерний 4-р их хурлаар тийм ээ нэгдсэн фронтын тунгжааны бодлогыг дурдж гаргасан гэдэг юм аа. За энэ бол ерөөсөн коммунистуудтай шууд холбоотой. Тунгжааны бодлогыг дэвшүүлснээр гэдэг яг социалист орнууд бол өөр нөхцөл байдалтай өөр хэрэгжүүлсэн. Одоо зөвлөлт ба одоо Монголын коммунист намууд бол яг тунгжааны бодлогыг бол нэг сүрхий хэрэгжүүлээгүй шиг надад тэг санагдсан. Коммунист нам болоод Монгол ардын хөвсгөлт нам тухайн үед бол дотооддоо бол одоо нэгдсэн фронтын бодлого бараг л байхгүй шахав. Бараг л одоо өөрийн тал биш тийм ээ одоо лам язгууртан юу гэдэг бүгдийг аваад буудаад шийддэг байсан. Тунгжааны бодлого бол бараг л байгаагүй. За энэ удаа бид нар зөвхөн хятадын тунгжааны бодлогыг ярих гэж байгаа. Тунгжааны бодлого Монголд бол тийм байсан бол өвөр Монголч бол анх өвөр ардын намыг байгуулахад бол яг нэгдсэн фронтын энэ бодлого бол яг өвөр Монгол хэрэгжүүлээд өвөр ардын намыг байгуулж ирсэн юм аа. Тухайн үед өвөр ардын намыг байгуулахад хятадын коммунист нам, Монгол ардын нам, Гоминдангийн нам, тийм ээ, Коминтер тал бүрээс нь бүгд оролцсон. Яг харахгүй тунгжааны бодлого бол үр дүн бол өвөр ардын нам байгуулсан юм аа. Тэгээ тунгжааны бодлого бол өвөр Монгол бол бас хэрэгжүүлж яасан. За хятадын түүхэнд бол энэ нэгдсэн фронтын буюу тунгжааны бодлогыг бол коммунист нам хятадын Гоминдангийн намтай бол 2 удаа нэгдсэн фронт байгуулсан. Нэг нь бол 1923 онд тийм ээ. Тухайн үед хятад бол ер нь цэргийн эрхтэнгүүд тийм ээ мууч мужаар дарангуйлж яасан. Гэхдээ ерөнхийдөө бол хойд бүс нутган бол Баянгийн цэргийн эрхтэн бол ноёлж яасан. Өмнөд хэсэг нь бол өөрийн цэргийн эрхтэнтэй нэг хэсэг нь одоо Сунжуншангийн тийм ээ одоо намын Гоминдангийн намыг дэмждэг бүлэгч бий болсон. Тухайн үед Гуандун мужид бол Сунжуншангийн одоо Гоминдангийн одоо талыг барьдаг одоо цэргийн эрхтэнч байдаг байсан. Тэгээд Сунжуншан буюу Гоминдангийн нам бол тийм ээ одоо хятадыг нэгтгэхийн тулд одоо их дэмжлэг хаяад ер нь олж чадсангүй. Тэгээд Коминтертэй холбогдоод тийм ээ Коминтерийн зөвлөлтийн дэмжлэгийг авч эхэлсэн. Тухайн үед 1923 он тийм ээ анхны Гоминдангийн нам болоод хятадын коммунист нам бол одоо нэгдсэн фронт байгуулсан. Яагаад бэ гэхээр Баянгийн одоо цэргийн эрхтэнгүүдийн одоо цохож унгаад тийм ээ одоо империалистуудын хятадаас одоо хөөж гаргах тийм зорилготой байсан. Одоо юу гэсэн үг бэ гэхээр хятадын арчилсан тийм ээ одоо тийм нийгэм байгуулахын төлөө ийм зорилготой байсан. Тэгэд зөвлөлтийн тусламжтайгаар одоо Хуанбугийн цэргийн сургууль хятадын түүхэнд хамгийн их нөлөөтэй ийм цэргийн сургууль байгуулсан. Бүрэн одоо нөгөө зөвлөлтийн орчин үеийн зэвсгэлсэн зөвлөлтийн одоо сургагч нар тэнд очиод зааварладаг байсан. Ер нь орчин үеийн
анхны цэргийн сургууль бол Хуанбүгийн цэргийн сургууль байгуулсан юм а. Хуанбүгийн цэргийн сургууль байгуулснараа Гоминдангийн нам бол өөрийн гэсэн цэрэг айрмтай болсон. Одоо Гомин Жун буюу Гомингийн ховсгол цэргийг байгуулж чадсан. Тэгээд тийм учраас Гоминдан бол анх байгуулахад бол ер нь зөвлөлтийн дэмжлэг маш их байсан. Тэгээд түүнээс гадна одоо Хятадын коммунист нам бол тухайн үед бол бие даасан нам гэхээс илүү ерөөсөн комментарийн салбар хэлтс байдаг байхгүй юу. Тэгээд одоо энэ хоёр намын хүчээр шахуу хамтруулж ажилуулсан. Тэгээд Гоминдангийн одоо ховсгол цэрэгч бай, Гоминдангийн Хуанбүгийн одоо цэргийн сургуульч бай, бүгд намын одоо комиссар буюу төлөөлөгч бол их ажилтдаг байсан. Энд бол ер нь Хятадын коммунист нам бол идэвхтэй ажилласан. Хятадын коммунист намын бодлого бол хувийн одоо зүгөөсөн бол Гоминданд бол элсэлж болдог. Гэхдээ нам дотор нам байх ёстой, өөрийн гэсэн зохион байгуулалттай. Яг коммунист намын дэглэм бол маш их хатуу, нягт зохион байгуул сайтай нам. Харин Гоминдангийн нам бол ерөнхийдөө бол тийм харьцангуй сулвтар тийм одоо бүх одоо хүчнүүдийн нэгтгэсэн тийм нам байдаг. Тухайн үед одоо анхны Гоминдангийн нам бол коммунист нам анхны хамтарч ажиллахад бол коммунист намын гишүүн бол зөвхөн 420 гаруй хүн байсан. Харин 1927 он Чанкайш одоо наман цэвэрлсэн байхгүй юу? Намын цэвэрлэн гэхээр Гоминдангийн намд шоргосон бүх коммунист намуудын намын гишүүдийг бүгдийг цэвэрлээд алж бууддаг байсан. Тухайн үед 27 он коммунист намын гишүүн чинь бүр 58 мянга болтол одоо үржсэн тийм ээ нэмэгдсэн. Тэгээд бараг 40-50 мянган одоо хороож буудаад тэг 10 мянган л коммунист намын гишүүн үлдсэн байд. Чанкайш бол ерөөсөн Сүн Жунгшаны үнэнч туслагч. Гэхдээ энэ хүн бол ерөөсөн коммунист намд маш их дуургүй. Яг бол өөрөө 23 онд анх нөгөө одоо комментарийн нөлөө Хятадын өмнө нутагт орж ирэхэд Чанкайш чинь зөвлөлт холбоот улсад 2 сар гаруй болов одоо судалгаа хийхээр явсан. Тэгээд харж ирээд май унчаа толгойс өсөрсөн. Энэ зөвлөлт засах бол ерөөсөө бүтэхгүй. Энэ чинь жинхэнэ дарангуйлтын засаг жинхэнэ хүний эрхийг боодог, тийм ээ, хүний хувийн өмчийг таалддаг ийм ёстой бүтэхгүй нам гэдэг тийм юм авсан. Гэхдээ арга буюу хүүгэн барьцаанд бас Орос руу бас явуулж яасан. Одоо жишээ бол хамгийн том хүн Жанжин Гөөгөн бүр багаас 10 хүнтэй настай гэсэн зөвлөлт рүү оюутноор илгээдэг байсан. Тэнд барьцаалгадаад нэг өснө барьцаанд явсан байна л да. Тэгээд 27 онд май хүн чинь Сүн Жунгшайл руу нас барсан. Май хүн эрх мэдлээ гартаан төвлөрүүлсний дараа бол коммунистуудын бол бүгдийн намаас цэвэрлээд буудаж хороосон байдаг. Тэгээд коммунист нам арга буюу тийм ээ 27 оны одоо 8 сарын 1-нд ярьдаг шүү дээ. Одоо Нанчаан хотод бослог гаргаагаад Хятадын өнөөдрийн одоо нөгөө цэргийн баярын анхны одоо юу гэдэг одоо цэргийн байгуулсан өдөр гэж тооцдгийг. Одоо нөгөө түүнээс гадна тэр нөгөө Мао Зэдун тийм ээ Хятадын бүгд найрамдах Хятад улсын үндэслэгч нь энэ хүн бол ууланд гараад Жинганшаа ууланд гараад дөөрөмч маягаар тийм ээ өөрийн зэвсэг хүчнээ тийм ээ хөгжүүлж эхэлдэг байсан. Ийм нэг анхны коммунист нам буюу одоо Гоминдангийн нам тийм ээ анхны нэгдсэн фронт байгуулсан. Энэ том зорилго нь бол ерөөсөө Баянгийн цэргийн эртний цохиж тийм ээ империалистуудын Хятадаас шахаж гаргах тийм л одоо үндэснээ одоо тусгаар тогтнын төлөө явж исэн гэд тийм нэрийн доор нэгдэж байсан. За хоёр дахь одоо нөгөө нэгдсэн фронт бол Тунжаан бол хязээ эхэлсэн байх хэрэг 1937 онд Гоминдангийн нам болоод коммунист нам бол хоёр дахь удаага
одоо нэг хамтарч ажилладаг байсан. 36 он бол тухайн үед одоо нэг Жанкайши Шиан хотод очоод нөгөө Хятадын хоёр том цэргийн эрхтэг нь барьцаардсан байсан. Тэгэхэд нөгөө Хятадын коммунист намын гишүүд бол ер нь Жанкайши алах маш их сонирхолтой байсан. Харин Сталин бол зөвшөөрөхгүй байсан. Яг би Сталин чинь энэ нөгөө жирийн коммунистуудыг бодвол илүү их алхам хардаг учраас энэ Жанкайшигийн үлдээж байгаа. Энэ Жанкайши чинь Хятадын одоо иргэн улсын хууль ёсны одоо удирдагч учраас энэ хүний үлдээж байгаад Хятадуудыг тийм ээ Япончуудыг эсрэг байлдуулах тийм сонирхолтой байсан. Тэгээ коммунистуудыг ятгах жагаад Жанкайши алуулаагүй. Тэгээд одоо Нанжин руу буцаасан. Тэгээд Жанкайши чинь одоо Нанжин очсны дараа 37 удалгүй тийм ээ 37 онд чинь нөгөө Лүгөв Чаогийн хэрэг явдал гарсан. Тэр нь одоо юу вэ гэхээр Лүгөв Чао чинь одоо монголчууд Марко Пологийн гүүр гэж ярьдаг шиг байлээ. Энд бол нөгөө Япон Хятадын цэргүүд хоорондоо анхны мөргөлдөөн тэнд хийсэн. Тэгээд тэнд одоо Япон Хятад улс тийм ээ анхны дайны галан тэндээс ихсэн гэж үздэг. Тэгээд 37 оноос хойш Хятадын коммунист нам, Гоминдангийн нам хоёр дахь удаага хамтарч ажиллаад Японы эсэргүүцэх үндэсний фронт гэдгийг байгуулсан. Энэ хоёр дахь удаа тунгаанд орсон байхгүй юу? Тэгэхээр тунгаанд орсноороо нөгөө коммунист намын одоо улаан арим гэж байсан да тухайн үед тэр нь нөгөө засгийн газрын одоо цэргийн иргэнэнд ороод 8 дугаар замын цэрэг болоод шин 4 дугаар арми гэдэг нэрийн доор одоо нэр төдий Жанкайшид удирдлаганд орсон байсан. Тэгээд энэ чинь Япончуудтай одоо Японы эсэргүүцээр нутгаа одоо чөлөөлгсөн тийм уран гарсан тийм бодлого юм да. Гэхдээ коммунистууд чинь энэ тунгааны бол маш их оноо залжин ашиглаж чаддаг. Маогийн Японы эсэргүүцэх зарчим бол одоо өөр нь хүртэл дурдж ясан гэдэг юм билээ. Юу бэ гэхээр нэг хувь нь бол Японы эсэргүүцэн одоо хүн бол 10% байхад бол хүчэн бол нэг хувь нь бол Япончуудын эсэргүүцэн 2% нь бол арга цаах 7% нь бол өөрийгөө хөгжүүлэн гэж байгаа. За тухайн үед 1937 он бол коммунистуудын мэдээлэл бол тухайн үед нэг 20 хэдэн мянган улаан армийн цэрэг байсан. Одоо сүүлд 8 замын цэрэг болсон тийм ээ. Шин 4 армийн цэрэг болсон. 20 хэдэн мянган цэрэгтэй байсан. Харин одоо 1% тийм ээ Японы эсэргүүцэж 2% нь арга цааж 7% хөгжүүлдэг гэдэг зарчмаараа 45 он тийм Япончууд одоо бууж өгөхөд бол одоо 8 замын цэргүүд коммунист намын цэргүүд бол 121 сая 270 мянган хүртэл хөгжсөн байдгийг одоо нэмэгдсэн байдгийг. Харин 37 онд дайн дүнгэж Япон Хятадын дайныг эхлэхэд Жанкайшины цэрэг чи 2 сая 300 мянган цэрэгтэй байсан. Харин зөвхөн Хятадын коммунист намын цэрэг 20 хэдэн мянган байсан байхгүй юу? Тэгсэн чинь дайн дуусахад Жанкайшигийн цэрэг 4 сая 300 мянган болсон. Харин коммунист намын цэрэг бол 1 сая 270 мянга болсон байдаг. Тэгээ бараг л коммунист намын цэргүүд чинь Жанкайшидыг үзүүл өцгөр тийм ээ цэрэг айрамтай болсон байхгүй юу? Тэгээ Маогийн энэ тунгааны бодлыг маш их овжин тийм ээ залжин ашигладаг. Өөрөө бол одоо баялдааны тактик Хятадаар бол 16 үсэг бүхий тийм одоо зарчим байдаг дурдж гаргасан. Тэр нь одоо монголоор одоо орчуулахад юу бэ гэхээр дайсан давшиг үед бол бид ухарна. Дайсан амрах үед бол бид тийм ээ уймуулж халдах. Дайсан ядарсан үед бол бид дайрах. Дайсан ухрах үед бол би араас нь нэхэж хөөх. Ийм нэг хэдэн зарчим байдаг. Одоо юу гэсэн үг вэ? Шууд байлдахгүй. Гэхдээ чамайва зүгээр байлгахгүй. Чи байлдан өөр би зогтчдаг, нуугдчдаг. Ийм л зарчим байд юм билээ. Тэгээд нөгөө дайн дуусны дараа Японч хүчин маш их нарийн бүртгэлтэй ард түмэн шүү дээ. Тэгээ Ясукуны сүм гэж байдаг л да. Одоо ер нь Япон үндэснээ төлөө тийм ээ бүх одоо ам өргөсдийн
одоо тэнд тахдаг, тэр нэр усан тэнд бичдэг. Тэгээ тэнд бол дэлхийн 20 дугаар дайны үед бол Хятадд нас барсан цэргүүдэн бичсэн байдаг байхгүй юу? Тэгсэн нь юу гэхээр Гоминдангийн одоо армид бол тийм ээ Япончууд хичнээн хүн өгсөн байхаар 318,883 хүн байдаг. Харин коммунист намын цэргэд бол 851 хүн өгсөн байдаг. Тий. Гэтэ одоо 2025 оны 9 сарын 3-нд Хятадын Бээжин хотод Японы ялсан 80 жилийн одоо ши дарга тэмдэглэж байгаа шүү дээ. Парад зохиогож байгаа. Харин хөөрөн байлдаагүй дандаа Гоминдангийн цэргүүд байлцсан байхгүй юу? Тэгээ 8 жилийн одоо Японы эсэргүүцэх дайнд бол одоо Гоминдангийн дивизэс дэш тийм ээ жанжин генералууд бол хичнээн хүн нас барсан бэ 200 гаруй хүн нас 271 хүн нас барсан байлээ. Гоминдангийн жанжин. Одоо түүний дотор хурандаа генерал 19, дэслэгч генерал 81, хошууч генерал 171. Тий. Тэгээд нас барсан, шархтсан, алга болсон 3,211,000 хүн байдсан билээ. Одоо Гоминдангийн цэрэгчтэй. Одоо агарын цэрэг бол тийм ээ 4,321 жишээний. Онгоц бол 2,468 тийм онгоц алдсан байдаг. Бүр усан флотын бүх усан онгоцоо алдсан гэдэг юм билээ. Харин коммунист намын цэрэг бол нэг жанжин тухайн үед 8 замын тийм ээ жанжин штабын дэд дарга нь зөөж байна. Энэ нас барсан. Бас нэг дивизэн дарга нас барсан байлээ. Тэгэхээр 2 хүн нас барсан байхгүй юу? Тэгээд маань хүн чинь нөгөө энэ 2 дахь одоо хамтарч тийм ээ Японы эсрэг байлдахдаа Маогийн цэрэг бол ерөөсөө Япончуудтай бараг байлдаагүй. Ганц нэг үгэнд орохгүй хөдөн жанжин одоо нөгөө бай хонжаа даажаан гэж ярьдیں۔ Тий хөдөн дайн хийсэн. Гэхдээ тэр Мао бол маш их шүүмжилсэн. Та нар буруу шүү. Та нар өөрийгөө хүчээ хадгалах хэрэгтэй. Түн Япончуудтай байлдах хэрэггүй. Явандаа бид нар байлдвал Гоминдангийн цэрэг урд нь байлдах хэрэгтэй. Та нар ард нь тэгээд арт түмнээ ухлаа бид нар одоо Японыг эсэргүүцэж яраа. Манай цэрэг дэлсээ. Тийм ээ. Өөрийн цэрэг армаа үргэж өгөхөөс биш. Япончуудаа шууд байлдах хэрэггүй гэдэг. Энэ тухай Япончуудад олон удаа талархлаа Мао Зэдун илэрхийлж байсан. Жишээл нөгөө Японы нэг хөрөнгөтөн Минами Сабуро Бээжин аялалтай Маотай уулзахдаа уучлаарэ би та нарыг түрэмгийлсэн байна гэсэн юм. Үгүй та нар бол их тус болсон. Японы милитарист Японы эзэн хаан бид нар их тус болсон шүү. Би тий та нар их тус болсон. Хэрвээ та нар тал Хятадыг эзлээгүйсэн бол тийм ээ Хятадын ард түмэн та бүгдээрэн босоод та нарын эсрэг тэмцэхгүй байсан. Тэгээ бид тийм ээ 1 сая армитай болохгүй байсан. 100 сая хүн амын нутгийг одоо хамарсан тийм нутгийг бид нар эзлэхгүй байсан. Та нарын дэмжлэггүй энэ бол ерөн бүтэхгүй гэж хэлдэг байсан. 1972 оны 9 сарын 27-нд Мао Зэдун тийм ээ Японы ерөнхий сайд Кукуе Танакатай уулзахдаа нөгөөдөл нь бас л уучлаарай хэлсэн байна л да. Ингэсэн чинь нөгөөдөл чинь бид бол Японд баярлал талархах ёстой. Япон улс тийм ээ Хятад улсын төрөмгийлэг бол бид тийм ээ Гоминдан коммунистан хамтарч ажиллах боломжгүй байсан. Тэгээд бид тийм ээ хөгжих боломжгүй байсан. Эцэстээ энэ төрийг хартан авах боломжгүй. Тийм учраас тийм ээ уучлан гэдэг үг бол хэрэггүй. Та нарын тусалцаагүй бол тийм ээ өнөөдөр бид Бээжин та нартай уулзах чадахгүй штэй гэж хэлж байсан. Тэгээд Хятадын коммунистан бол энэ тонгжааны бодлыг бол маш их овжин залжин ашигласан учраас өөрийгөө томруулж чадсан. Өөрийгөө сүлдээ Хятадын төрийн эрх мэдлийг артаа авсан байсан байлээ. Нам одоо Хятадын коммунист нам Хятад улсын эзэлсэний дараа тийм ээ энэ тонгжааны бодлогоо орхиогүй бүр хэвээрээ явуулдаг байсан. Ялангуяа одоо Хятадын цөөнх гэж ярьж байгаа. Цөөнх чинь одоо өөр Монгол байна, Төвөд, Уйгур, Хотон,
Солонгос Жуан гэдэг үндэстэн байдаг. Эднэрийн цөөнх гэж ярьдیں۔ Хүн амын цөөн учраас цөөнх үндэстэн тийм ээ. Эднэрийн илүү тунгаанд хэрэгтэй байдаг. Яг тунгаанд хэрэгтэй гэхээр одоо бүх хүний одоо тунгаанд дийлэх бол да голдуу нэг үндэснээ тийм ээ томчууд нь удирдахч нь тийм ээ өөрийн тунгаанд оруулаад өөрийн талдаа урвалждаг тийм. Бас нөгөө талаас нь шашны хүмүүс одоо жишээл лалын шашны хүмүүс эсвэл ламын шашны том гэгэн нарыг тийм ээ одоо ялангуяа төвдий буулгаж авсны дараа Далай ламын чинь тухайн үед насан туршаагүй байхэд одоо улсын одоо удирдагч нэг болгосон одоо тухайн үед Далай лам чинь юу гэж томилгдсон бэ гэхээр бүх хятадын ардын их хурлын байнгын хорооны орлогч даргаар ажилтдаг байсан шүү дээ. Тэгэхээр тэр нь одоо нэг осноо дэд ерөнхийлөгчийн зиндаанд оцсон байхгүй насан туршаагүй. Энэ чинь бол бүгд тунгаан байдаг байхгүй юу? Тийм. Тэгэд одоо нөгөө ардчилсан үзэлтнүүд тийм ээ ардчилсан намууд гэж байдаг. Одоо жишээл коммунист нам чинь гамгийн дамгийн намтай өөрөө тэгээ хамтарч ажиллаж байгаа хажуугаар өшөө тэр нөгөө жижиг 9 бүргийн жижиг намууд байдаг л да ардчилсан үзэлтэй намууд байдаг. Тэд нартай нөгөөдөл чинь бүх өөрийн тунгааны бодлогоо явуулаад тийм ээ нөгөөдөл чинь хятадын одоо эрх мэдлийг коммунистын авангуудаа нөгөөдөлөөр бүрэмс хаяагүй тийм ээ эдгээр бүгдийн тунгааны одоо арга хэмжээ авсан. Тэгээд энэ нөгөө эднэр зориулсан тийм нөгөө парламент маягийн ийм одоо жин шээ гэж ярьдаг хятадаар одоо шууд монголоор орчуулахад бол хятадын ардын улс төрийн хамтын ажиллагааны үндэсний хороо гэдэг юм уу тийм ийм байгууллага зохион байгуулсан. Энэ бол яг л парламентын зиндааны адилхан бүх энэ олон одоо үзмөрийн нам байна. Тэгээд цөөнхийн том одоо лам өшөө одоо хятадын коммунист нам гишүүн биш тийм ээ үндэснээ томчууд байдаг. Бүгд энэ дотор чихэд оруулж идэм байл. Энэ тэгээд зиндаа бол байна. Гэхдээ эрх мэдэл бол бага те. Яг өнөөдөр энэ нөгөө улс төрийн хамтын ажиллагааны үндэсний хороо нь бол тийм ээ одоо энэний дарган бол Ванхүү нэнгод хятадаас гаралтай. Энэ бол хятадын коммунист намын байнгын хорооны 7 гишүүний нэг байхгүй юу? Хятадын толгойн дээр гарсан 7 хүний нэг нь энэ хорооны даргаар ажиллаж байгаа. Энэ орлогч дарган бол 23 хүн байдаг. Одоо манай Өвөр Монголын засгийн ордны дарга байсан Баатар бол 23 дэд даргын нэгээр ажиллаж байгаа. Одоо түүнээс гадна одоо жишээл 9 дугаар банчин богд тийм ээ. Одоо нас барсан одоо 10 дугаар банчин богд гэж ярьдаг штэ хуурамч жинхэнэ гэд ярьдаг штэ. Энэ бас ийм дэд даргаар нь дээхэн үед амьд сэрүүн байхдаа ажиллаж байсан. За 78-9 оноос хойш хятад улс тийм ээ өөрчилж шинжилсэнс хойш одоо мав нас бараад Дэнсяопин эрх мэдэл гарсны дараа энэ тунгааны бодлогоо нь орхиогүй бүр их хүч авахулж ирсэн. Тэгээд Тайван руу хамгийн их тунгааны бодлого явуулдаг. Тэгээд нөгөө Чанхай шүний хүү Жанжинго бол Тайваны ерөнхийлөгчөөр ажилладаг байсан. Тэгээд Жанжинго эдгээр чинь бүр сүнсэн зайл тунгааны гэхээр сүнсэн зайлдаг. Тэгээд Жанжинго чинь бол 3 үгүй гэсэн бодлыг баримталдаг байсан. Юу бэ гэхээр харьцахгүй, хэлэлцэр хийхгүй, буулт хийхгүй гэсэн 3 үгүй бодлыг гэдэг юм билээ. Тэгэхдээ одоо бол Тайван чинь хятадтай ер нь бүх талаар нь ер нь тунгаан нэлээ авахцсан байна л да. Ер нь тий одоо бол Тайваны нөхцөл байдал маш хүнд. Яг л хятадын тунгааны бодлого хаашаа хандвал тэр хүмүүсийг бол бүгдийг онголдуулдаг тийм хүчтэй. Тухайн үед одоо Гонконг тийм ээ одоо Шанган ярьдаг шүү дээ. Гонконгд тунгааны бодлого хятадууд маш их эрчимтэй ажиллаж байсан. Тэгээд Гонконгийн олон томчуудыг тийм ээ эх оронч худалдаач, эх оронч бизнесмен гэсэн нэр маргай зүүж өгөөд тунгааны бодлогоор эдгээр бүгдийн өөрийн талын хүн болгоосон. Өөрийн талын хүн болгоно гэдэг зөвхөн чи эх оронч гэдэг хилдэг байхгүй. Үнэхээр тийм ашиг өгдөг. Жишээ одоо ийм нэг бараа болоо хятад улсад хэрэгтэй. Гэхдээ чи хэрэг манай талын хүн бол би зөвхөн чамдал тийм ээ эрхийг өгнө. Эн чинь нөгөө бизнесмен тийм ээ худалдаачдын өөртөө татах нэг хамгийн том хүчтэй арга байдаг байхгүй. Тэгээд хятадын бүх Гонконгийн бүх томчууд чинь одоо 97 онд
тийм ээ 80 он хөлсөр хийж яхаа 97 онд хятад Гонконгийн нэгтгэж яхад тэр худалдаа чинь хэнэн ч хятадын эсрэг үг дуураагүй байхгүй юу? Бүгд тунжаанд орсон байсан байлээ. Тийм. Өнөөдөр харин Гонконг бол тийм ээ хэрэггүй болсон. Яагаад бэ гэхээр нэгэнд Гонконгийн өөрийн гэсэн тийм ээ нэг хэсэг болгож чадсан. Тэгэд бүх эрх мэдлийг тийм ээ коммунист нам артаа авсан учраас тунжааны бодлого бол хамаагүй суларсан. Яг л бүр өмсө нүүрэн дээр бол бас нүүр тал засах юм бол байгаа. Гэхдээ хуучин шиг тийм нүүр хайрлахааж болсон байна л да. Үнцнээ алдсан байдий. Тий. Тэгээ хятадууд чинь нөгөө гадаадд хятадаас гадна 50-60 сая цагаач иргэд амьдардаг. Одоо ялангуяа энэ зүүн өмнөд Аз, Таиланд, Индонез, Филиппин гэдэг тийм ээ. Энэ Сингапур гэдэг. Энэ хятад гаралтай хүмүүсийн бүгдийн тунжааны бодлоготой хамруулсан байсан. Одоо жишээл чи хөрвүзэ одоо Сингапурын нэг улс төрийн том ажилтан байл да. Тэгвэл уугар нутг нь одоо Фужиамужи ямар шэнэ ямар одоо сум байлаа гэж бодоход нөгөөдөл чинь нутаг очин үтэл тийм ээ нөгөө тэр нутгийн нөгөө тунжааны бодлогыг хэрэгжүүлдэг нутаг байгуулга байдаг байхгүй юу? Одоо жин шээ гэж ярьж байгаа улс төрийн хамтын ажиллагааны нийгэмдгийн хороо тийм ээ хороо тэд нар чинь нөгөө гарч ирээ чамтай уулзна чамайг дайлна чамд бэлгэсэл дүгэн чамд юу хэрэгтэй бүгдийг цаанаасаа бараг төсөвтэй чамд үйлчлдэг тий тэгээд ер нь тэгээд гадаадын цагаачдын бүгдийг цаанаа ангилдаг шиг байлаа бараг энэ хүн тунжааны үн чинь байна уугүй юу гэдгийг тийм ээ жишээл одоо Монголын за би нэг уншиж ясан юм аа одоо би тэрийг эргэж хайсан олж чадсангүй одоо Монголын одоо Хуачаагийн одоо Хучаа нарын хүүхдүүдийг тийм ээ одоо хятад сурж байгаа хүүхдүүдийн бүр уугар нутагт нь одоо уугар нутагчдээ Монгол төрсөн хүүхд одоо өвдөлсийн нутагт нь очиход нөгөөдөл чинь бол бүх талаар бас л дайлж цайлаад үзүүлээд тэгээд янз янзын болж исэн шиг би бодож энэ бас л Монголын Хуачаа нарын бас л тунжаан арга хэмжээ авч яана да гэж бодож ясан. Тэгэхэд ойрын хэдэн жилд бол тунжааны хамгийн том бодлого нь бол нөгөө Чэнэнжихуа гэж ярьдаг ятар. Юу гэсэн үг бэ гэхээр мянган авиасны төлөвлөгөө гэж монголоор тэгж орчуулдаг шиг байна да. Энэ нь юу вэ гэхээр хятад гаралтай гадаадын иргэн болсон ч бай, гадаадын иргэн болоогүй ч бай тийм ээ. Ногоон хаатай ч бай. Одоо ярангуй Америкт бол энэ одоо чадaltaй доктор том одоо өөрийн салбартаа одоо хүчтэй одоо эрдэмтэд нарыг бол хятад улсад тийм ээ буцаад татаж оруулах одоо бүр өмсөй ирэхгүй юм аа гэхэд тийм ээ амралт тараа тийм ээ одоо жишээ энэ сэдвэр нь тийм ээ одоо Бээжингийн сургуульд хэрвээ сэдв байгаа бол энэ Бээжингийн сургуульд нь одоо нэг кабинет байгуулж өгөөд яг Америкт хийсэн бүх туршилтаа Бээжинг давтаж хийлгэх ийм маягаар одоо Америкийн одоо Европын Японы тэр нөгөө одоо шинжлэх ухааны хамгийн нээлттэй нууцын хулгай хэлдэг байсан байхгүй. Энэ мянганы тийм ээ авиасны төлөвлөгөө гэдэг юм билээ. Үүнээс болоод маш олон нөгөө олон одоо хятад эрдэмтэн тийм ээ үүнд маш олон эрдэмтэн татгцсан мянгаар зогсохгүй хэдэн 10 мянгаар татгцсан байдий. Дандаа одоо Америк, Япон одоо Европын энэ улсын том их сургууль одоо судалгааны хүрээлэнд ажиллаж байгаа хүмүүсийг энд хамруулж ялсан. Үүгээр хятад улс маш түргэн хугацаанд шинжлэх ухааны судалгаанд маш ахиц авсан. Тий. Гэхдээ Трамп гарснаас хойш энэ бодлого бол ер нь одоо мянганы одоо авиасны төлөвлөгөө нь ил зарладаг байсан бол энэний дагуу бараг хүн болгоны бараг шалгаад одоо шоронд хийгээд хятадын гаралтай цагаа одоо нэг эрдэмтэнгүүд бол тэгээд маш хүн байдалд орсон. Тийм. Тэгээд одоо ойрд бол ер нь одоо Америкт амьдардаг хятад гаралтай эрдэмтэн бол маш их гадаад руу захааж шилж байгаа. Ихэнх нь 3/2 нь хятад руу, тал нь хятад руу, тал нь одоо Гонконг, Сингапур, Европ руу захааж шилж байгаа. Тийм тоо баримт байгаа. Жишээл 2021 он 2621 хүн Америкаас тийм ээ гадаад улс руу цагаажилсан байдаг. Зарим бол
бүр амиа хорлсон ч байд. Би ганц нэг дурддаг гэж бэлдсэн. Энэ Жан Шогшин гэж нэг эрдэмтэн байгаа. Энэ физик эрдэмтэн. Бараг л хүмүүсийн яриагаар бол энэ Нобелийн физикийн Нобелийн шагналаас маш их ойрхон эрдэмтэн гэдэг юм бил. Энэ өөрөө Америкийн академич, Хятадын гадаад улсын академич тийм ийм хүн байдаг. Энэ хүн 2018 он нас барсан. Тий бас нэг миний сурч ясан сургуульд сурч исэн байна л да. Нэг сургуульд манай 2 курс дээр шиг энэ үеийн гэж мэдрэл судлаач. Энэ хүн Америкийн баруун хойд их сургуулийн Файнбергийн ангаахын сургуулийн профессор. Энэ хүн бол 2024 он бас л би гэртээ нас өөргөн амиа хорлсон байдаг. Маш их тийм олон хүний хэмэгдүүлсэн. Одоо Хятадын гаралтай тийм одоо мянганы төлөвлөгөөнд хамрагдаагүй Хятад эрдэмтэнч ховор. Тэгээд тэнд хамрагсан бүгд маш айтстай, зарим нь амиа хорлоо, зарим гадагшаа цагаачилж байгаа да. Тийм. Хятадын тунгааны бодлого бол маш хүчтэй. Арга барил маш нарийн. Ярангуй Хятад судлаач нарын бол Хятадын суугаа тийм сэтгүүлч нарын бол энэ тунгаанд бүгдийг хамруулж чаддаг. Бүгдийг бас хоригдж чаддаг. Юу гэсэн үг бэ гэхээр одоо жишээл би Хятадыг судалдаг л да. Одоо жишээл Хятадын үндэсний бодлого ийм байдаг, Хятадын эдийн засгийн бодлого ийм байдаг, тийм ээ. Хэрвээ Хятад улсыг бол зөвөр гэж юудаа сайнаар бичээд Хятадын коммунист намын тийм ээ ололт амжилтыг ухуулж байгаа гэж мэд тийм дүгнэлт авал нөгөө төлчин бол одоо чамд одоо дайлаг, цайлаг янз янзын юм бол чамд ирдэг. Хэрвээ Хятад улс Хятадын засан газар Хятадын коммунист намын таалагдаагүй юм хэвлэлж бичсэн бол энэ хүн дахиад виз өгөх мэлчдэг. Ийм маягаар тийм ээ нэг картаа нь одоо чихэр нэг картаа нь одоо лантуу барьчгаад 2 гараар ажилтдаг байхгүй юу? Нэг гараа чи бид нарын төлөө бид нарын ухуулж явал тийм ээ бүх талын дэмжлэг үзүүлнэ. Одоо хүүхэн хэрэгтэй бол хүүхэн аваачаад өгчих гин. Тийм. Мөнгө хэрэгтэй бол мөнгө өгнө. Ийм маягаар тунгаанддаг байхгүй юу? Бас гадаад улсын тийм ээ томчуудын бас тунгааны бодлого маш их ажилтдаг. Одоо чи Монгол улсын одоо тэний тунгаансан би сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ ерөнхийд тэр жил Шведийн Бээжин суугаа элчин сайны хүүхэн байд. Тэрийг бас хятадчийн тунгаандаа бүр өөрийн талын хүн болгоогоод нөгөө төж хөөсүүлдэн ажил хэрэг нутагтаа очоо эрүү үүсгэх тийм байсан да. Эсвэл юу болцсон бүүмэд. Энэ тунгааны бодлыг бол гадаадын томчуудын яаж тунгаанддаг вэ гэхээр дандаа нөгөө Хятад цагаач нарыг дайчилдаг. Одоо Хятадын нутгийн зөвлөлийн тийм хүмүүсээр тийм ээ мөн хан дэвлэх юм уу? Эсвэл хүүхдүүдийн чинь тийм ээ айлуулах юм уу? Хүүхдүүдийн хэрвээ Хятад сурвал бүр хүүхдүүдийн чинь сургах юм уу? Эсвэл чиний хүүхдүүдийн чинь одоо Оксфорд хамаагүй тэр мөнгө чинь даах юм уу? Ийм маягаар Хятадын томчуудыг өөртөө тунгаанддаг. Тэг инженероос худалдаж авч яадаг байхгүй юу? Тий. За Тайваны тунгаан бол хамгийн хүчтэй. Одоо хүртэл эд явж байгаа. Тайван чинь одоо мэдсэн байгаа. Одоо Тайваны бас нэг ютубер бааж өнгөж их эсрэг үздэг. Одоо ер нь тэмцэл явж байгаа. Эдийн засгийн тунгаан байдаг. Тэ. Юу вэ гэхээр чи хэрвээ Хятад талтай бол тийм ээ бид нарын ухуулаад махтаа тийм хүн муу юм бол одоо энэ чиний оруулсан барааг чинь нааш Хятад руу нэвтрүүлнэ. Өөрийн зах зээлдээ одоо явахтай имж явахгүй юу, түшгэлж явахгүй юу. Хэрвээ чи нөө жоохон дургу хөрвөл чиний ийм барааг чинь оруулахгүй ээ. Ийм маягаар. За бас одоо Тайваны сумын доош хатны одоо сумын дарга марга одоо жишээ нь тийм монголоор тэд нарын нөгөө хүмүүсийг тийм Хятад үнгүй аяруулдаг, үнгүй зочруулдаг бүгдийг тийм тунгааны бодлого бол байж лээд. Тайваны тийм одоо нутгаас Хятадаас нөөж гарсан олон Тайваны цэргүүд байсан шүү дээ. 89 90 онд тэд нарын нутагтаа ирэхэд бол ер нь нутгийн тунгааны баягуулга бол очдуулзаад дайлаад одоо хэрвээ зарим томчуудын тийм ээ одоо өв дэсийн одоо нөгөө онгоны шинээр барьж өгдөг хүртэл зөндөө байдаг байхгүй. Жишээл Ленжаны тийм ээ одоо
хуучин өвдөөсийн онгор нь барьж өгсөн. Тэр нь одоо өвдөөсийн үнэхээр яс мэсэн байгаач бүүмэд ер нь томчуудын нөгөө хүмүүсийн онгор нь шинээр барьсан шүү дээ хятад. Тийм. Тэгээд залуучууд Тайваны залуучуудын тунгааны эрчимтэй тунгаанж байгаа. Одоо хятад очиод амьдрахад шууд оршин суух ID өгнө. Тэр байтугай бүгд найрамд хятадаар дуулсан ID өгдөг. Одоо оршин суух үнэлэх ID иргэний өмнөх байхгүй шууд өгдөг. Тэгээд нөгөө нэг удаагийн тосломж хичнээн 1000 юан авдаг жишээ нь. Эсвэл одоо зөөл авах шууд авдаг. Одоо тэнд ажиллаж үзээгүй шууд очиод зөөл авч болдог. Тийм бодлогоор Тайваны залуучуудын өөртөө татдаг. Тийм. За Монгол улсын одоо иргэд яаж тунгаанж яхийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ одоо хэрвээ ямар нэг тийм ээ одоо жишээл нэг релиз ч юм уу тийм ээ аав өөл ч юм уу нэг хятад гаралтай байгаа юм бол нөгөөдөл чинь доорхноо мэдээд тийм ээ хятад руу явах хөдөл нөгөөдөл чинь доорхон тунгаан дөө тийм. Тийм гарал үүсэл байхгүй гэхэд одоо Монголын сэтгүүлчдийн баг одоо ямар одоо сумын даргын баг маг зөндөө хятад руу аялж илээ. Энэ дотор ер нь тунгаан байхгүй би бол итгэхгүй байна. Үнээр би бол тэрийг нарийн судлаагүй. Тий. Гэтэ ер нь тунгааны бодлыг гэж ер нь байхгүй явахгүй бол би бол итгэхгүй шүү. За тунгааны бодлогыг голдуу одоо хэрэгжүүлдэг тунгааны бодлогоо хэн одоо барьдаг бэ гэхээр энэ бол хятадын төв хорооны Тунгаанбуу гэж байгаа. Тунгааны хилтэс гэж байдаг. Одоо нэгсэн фронт хилтэс. Тийм. Энэ хилтэс бол хятадын коммунист намын төв хороонд бол 3 том хилтэсийн нэг гэж үздэг юм билээ. Тийм. Бүшөө жижиг хилтэс байгаа л да. Энэ голдуу 3 том хилтэс. Нэгэн бол тунгааны хилтэс, нэгэн бол зохион байгуулалтын хилтэс, нэгэн бол ухуулгын хилтэс гэдэг юм билээ. Энэ 3 том хамгийн том чухал хилтэс. Тийм. Тунгааны үүргийг голдуу орон нутгийн тийм ээ одоо нөгөө улс төрийн зөвлөлтийн хороо эсвэл орон нутгийн засгийн газар нь голдуу хэрэгжүүлдэг. Тийм. Энэ бол ер нь цаанаасаа төсөвтэй мөнгөтэй ч үлээ. Яаж мөнгө хуваардахыг бид нар сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь одоо жишээл би хэрвээ Герман улсад тийм ээ парламентны гишүүн гэж муу юм бол би өөр Монголд очиход нөгөөдөл энэ чинь тунгааны хүн байна ирсэн байна гэд нөгөөдөл чинь машинаар үйлчлээд хооллог дайлганд яваад ийшээ тийшээ айлангуул машинаар үйлчлдэг тийм юм болчт юм байна. Цаанаа бүр төсөвтэй байдаг шиг л. Тийм. За сонноос бас нэг номын би нэг ном олж авсан. Энэ ном бэ 2007 он хэвлэлсэн. Энэ тунгааны тухай ном байна л да. Монголоор нэр нь бол шин 100 ба шин шатанд тунгааны тухай товч заавар гэж байна. Энэ бүр нарийн заавартай юм байлээ. Энэ хэдэн олон бүлэгтэй 10-аад бүлэгтэй би хэдэн бүлгийн гарчгийн одоо нэр уншиж өгье гэж бодлоо. Тий. За улс төрийн намуудын харилцаа зөв оёр гэж зохицуулах олон намын хамтын ажиллагааны хэв маягийг нэгтгэх нь хөгжүүлэх. Одоо ингэ ясна хятадын олон намын тогтолцоо гэж үздэг. Одоо жишээ нь коммунист нам одоо мөнхийн засаг төр барьж байгаа боловч нөгөө үзмөрийн бас цаанаа 8 нам байдаг. Эдгээртэй бол хамтарч ажиллана гэсэн. За дөрөвдүгээр бүлгэн бол ингэж байгаа. Үндэсний харилцааг зөв оёр гэж зохицуулж бүх үндэсний эв нэгдэл хөгжил дэвшлийг дэмжинэ. Энэ нь юу гэсэн үг бэ гэхээр цөөнхийн учрыг олох хэрэгтэй. Цөөнхийн томчуудын тийм ээ өөртөө татах хэрэгтэй гэсэн үг баггүй цаанаа. Түүнээс жирийн одоо өөр монгол хүн юм уу жирийн уйгур хүн бол тэр бас сонин биш. Энэ бол тунгааны одоо итгэхэд биш. Одоо өөр Монголыг төрөөлж байгаа том зохиолч юм уу, том урлагийн хүн, том спорт хүн, эсвэл том улс төрч юу гэдэг. Тэд нарын чинь тунгаандаг байхгүй юу? За 5 дугаар бүлэг нь ингэж байгаа. Шашны харилцааг зөв оёр гэж зохицуулж шинэ нөхцөл байдал шашны ажлыг тийм ээ сайн хийх ёстой гэж. Энэ нь юу гэсэн үг вэ? Одоо лалын шашныг яаж одоо тунгаандах вэ? Одоо ламын шашны яаж тунгаандах вэ? Тийм ээ? Эсвэл христийн шашны, католик шашны яаж тунгаандах вэ талаар ярьдаг байхгүй юу? За дараагийн 7 дугаар бүлэг бол ингэж байна. Гадаад дотоодын их орон нөхцөлнүүдийн харилцаа зөв оёр гэж зохицуулж хятадын ард түмний агуу өв нэгдлийг бэхжүүлэх. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр
гадаадд амьдарч байгаа 60-70 сая хятад гаралтай гадаадын иргэн болсон ч болоогүй эднэрийг тийм ээ энэ хар эднэрийн нөгөө чухал хүний тунгаандаг ёстой гэсэн үг санаа байхгүй юу. Тэгээ түүнээс биш жирийн нэг ядарсан хятад одоо Америкт гоёлог гойж хахад хятадын элчин сайд юм хэзээ ч тэтгэрэг тоохгүй. Харин чи хэрвээ одоо нэг мууж улсын Америкийн мууж Калифорни мууж улсын засгийн газрын одоо ямар хэмнээ нарийн шиг дарга хийсэн эсвэл хилцсийн дарга хийж байгаа энэ хүний тунгаан хэрэгтэй гэж үг байхгүй юу. Тийм. За 8 дугаар бүлэг нь ингэж нам бус төлөөлөгчдийн багийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх гэж байгаа. Одоо хүн болгон коммунист намын гишүүн байх алгүй шүү дээ. Жишөөр хятадаа зарим том эрдэмтэн тийм насаараа том зохиол бичсэн. Одоо Нобелийн шагнал авсан зохиолч ганц нэг байдаг. Эднэрийг бол тийм ээ нам бус гишүүд гэж үзээд бас тунгаандаг ёстой. Бас одоо намын нөлөөнөөс гаргах ёсгүй байхгүй юу? Тийм. За 9 дугаар бүлэг нь ингэж байгаа. Шин зүүн шин шатан тийм ээ ардын улс төрийн хамтын ажиллагаа сурталчлах. Одоо нэг тунгааны ажиллагаа нь одоо ер нь тэгээд сайжруулах ёстой гэж шин зүүндэд хааруулж байгаа сайжруулах ёстой гэж. 10 дугаар бүлэгт нь юу вэ гэхээр нэгдсэн фронтыг хэлсүүдийн тийм ээ байгууллагыг бэхжүүлж одоо тунгааны боловсон хүчний ерөнхий чанарыг дэвшүүлнэ. Одоо тунгааны тийм кадруудаа тийм ээ одоо чанар санаатай болгоон гэсэн санаа агуулж байгаа да. Ер нь тунгааны байгууллагаа бэхжүүлэх ёстой, тунгааны одоо кадруудаа сайжруулах ёстой гэж байна. За ерөнхийдөө хятадын тунгаан гэдэг чинь маш их одоо хятадаа маш их чухал бодлого. Ер нь тэгээд мав нэг дөөх үе чи бүр ярьсан шүү дээ. Хятад улсын тийм ээ дайснаа ялах тийм ээ 3 шилдэг зэвсэг байдаг. Энэ нь бол нэгэн бол тунгааны бодлого, нэгэн бол зэвсэг тэмцэл, нэгэн бол намын зохион байгуулалт гэж байгаа. Тэгэхээр бид нар бол тийм ээ Монгол хүний хувьд бол хятадын коммунист намын тунгааны бодлыг бол мэдэх маш их чухалтай шүү. Хятадын коммунист намын тунгааны бодлого бол Монголд явуулж байгаа шүү гэж хэлэх гэсэн юм аа. За баярлалаа.